удаа бол нэлээх цаг хугацааг авч гишүүдийн асуултанд хичээлээ бол заачлаа. Монгол улсын хууль тэгээд энэ улсын хурлын болон байнгын орооны тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг өнөөдрний хагас жилээр үнэлэлт өгөх одоо энэ тайлан сонсож байгаа байхгүй юу. Гэтэл энэ таны одоо орж ирсэн энэ материалаас хараад манай энэ байнгын орооны яг чиглэлийн хоёр яамны тогтоол шийдвэр хуулийн хэрэгжилтийн одоо өнөөгийн нөхцөл байдлын хагас жилээр чинь маш хангалтгүй гарч ийн л та. Ер нь эндээс улбаатай засгийн газар өөрчлөгдөж нэг засгийн газар огцорч дараа нь дахиад нэг засгийн газар гарч ирэхдээ эсвэл нэг бүтцээ том тэлдэг эсвэл хумдаг байдалтай иймэрхүү нэг энэ хэлбэлзэл дураараа энэ байдлаас болоод завсар хоорондын энэ ажил уналт ингээл энэс улбаатай энэ бүх тогтоол шийдвэр хууль чинь ингээд уналт хэрэгжилт нь юм муу орж ирж штт. Байнгын ороогоор энийг хилцгүүгээр цаашаага дараагийн хагас жил бүтэн жил энэ тайлан яаж одоо явж их хурлаар хилцэгдгийг одоо энэ байнгын ороогоор дахиж хилцэгдгийг. Цаг хугацааны хувьд энэ чинь бараг намрын чуулган 9 сарын 15 аль эдийн бараг орчих ёстой асуудал шүү. Одоо 2 дугаар хагас бүтэн жилийн бараг одоо юу үзэх гарч ирэх гэж тайлаа. Тэгтэл одоо ингээд 11 сарын өнөөдөр хэдий 11 болчиход ижаад эхний хагас жилээ гэж яриад орж ирээд хичээл заана гэвэл тийм байхгүй за. Тэгээд энэ байдалтай яаж дүгнэлт хийгээд 2 дугаар хагасын тайлан гарч ирэхэд ямар үзүүлэлттэй яаж гарч ирэх юм? Энэ тогтоол шийдвэр, энэ хуулийн хэрэгжилт ийм хангалтгүй явна гэдэг чинь энэ доод дунд чатандаа төрийн ажил ямар явж байгааг өнөөдөр харуулж байна. Та одоо энэ босон болоогүй ийм юм ярьж байгаа оронд яг таг хариулах ёстой шүү дээ. Хүн сүдэж хөнгөлдрийн яам дээр яг нэг тим тогтоолууд тэгж хэрэгжиж байна. Хууль ингэж хэрэгжиж байна. Одоо энэ ийм юм дээр шүмжлэлтэй хандмаар байна гэж дүгнэлт өгөх ёстой. Байгаль орчин урамсгалын яам дээр бас адилхан. Хичнээн тогтоол, байнгын ороо баахан тогтоол гаргадаг. Тэрний хэрэгжилт өнөөдөр ямар хүү байгааг одоо бид мэдэх ёстой шүү дээ. Тогтоолон баталцдаг гэсэн мөртөө хэрэгжилтээ дүгнж сонсож чадахгүй байна гэдэг бол маш харамсалтай байна. Та тэгэхээр дараагийн удаа бол нэлээ одоо бас чансаатай нэг энэ юм бол оруулж ирэх хэрэгтэй л гэж би бодож байна.